За манайх малдаг малчаал. За тэгээд амжиргаагаа дээшлүүлэхийн тулд устай байгалийн зохицуулбарт газрыг түшиглээд нодлон жилээс жуулч авч эхэлсэн байна. Тэгээд жуулчны тоо ер нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа. За жуулч авахд бол хүндрэлтэй зүйл байдгүй. Маш сайхан байдаг. Тэгээд жуулч авснараа бол бид бүхэнд бол орлого маань эрс нэмэгдэж байгаа. За жуулч хүлээж авдаг айлуудад байгаль орчны яам болон устай байгалийн зохицуулбарт газрын хүмүүс болохоор тодорхой мэдээллүүдийг өгдөг. За тэгээд байгальтайгаа хэрхэн зөв харьцах уу? Тэгээд ан амьтнаа хэрхэн зөв хайрлах уу? За тэгээд тиймэрхүү тодорхой мэдээллүүдийг өгдөг. Тэрэнд нь бас маш их баярлагдав. Миний цаашдын зорилго бол устай байгалийн зохицуулбарт газар ирсэн манайд ирсэн хүмүүсийг ая тухтай байлгах, гой сайхан амттай хоол хийж өгөх, ааруул цагаан эдээгээрээ бас янз янзын гой зүйлсүүдийг хийж өгөх. Тэгээд цаашлаад бас энэ бизнесээ бас өргөжүүлнэ л гэж бодож байна. За устай байгалийн зохицуулбарт газарт ирж байгаа хүмүүстээ байгальтай зөв боловсон харьцаарай, ан амьтдтай зөв боловсон харьцаарай, хогоо бүү хаяарай. За тэгээд бусдтайгаа зөв боловсон харьцаарай гэж хүсэж байна.